9. Гэрлүүлэх төлөвлөгөө. Эний явдал болсны маргааш өдөр нь Дебрэ ям руугаа явах замдаа хадагтай дангларын дайрч ордог тэр цагт нарийн бичгийн даргын свиктерийг хашаанд орж ирсэнгүй. Яг энэ үеэр буюу 12 цаг хагаст хадагтай данглар свиктерийг өгөхийг тушаагаад Грисийн гарч явлаа. Данглар хөшигний цаана нуугдан зогсоод болно гэж бодож байсан зүйлэн болсныг ажиглан харж байлаа. Тэрээр хадагтай дангларыг эрмэгц өөртөө хэлээрэй гэж тушаасан боловч 2 цаг болтол хадагтай ирсэнгүй. Данглар 2 цагт морд авчруулж танхим руу явсан бөгөөд тэнд төсвийн эсрэг үг хэлэх хүмүүсийн тонд нэрээ бичүүлжээ. Данглар 12 цагаас 2 цаг хүртэл тасалгаанаас гаралгүй сууж эц төгсгөлгүй олон тоо бодож хүмүүс хүлээн авав. Эдгээр хүмүүсийн дотор банкны эзэнтэй ажлаа дуусгах гэж урданд тохиролцсон цагтаа ирсэн ёсорхоггүй адилтай улаан хүрэн зарайтай хошууч Кавалканти байв. Хурлын үед сэтгэл нь их хөлсөндөн яамууд урд үрдийнхаас улам ширүүн довтолсон Данглар танхимаас гарч сөвгтэргэндээ суугаад Элисийн талдах 30 дугаар байшин үйд явахыг тушаалаа. Монте Кристо гэртэн байсан боловч тэднийд нэгэн хүн сууж байсан учраас Данглар хэдэн минут хүлээнүү гэж хүсжээ. Банкны эзний хүлээж суухад хаалга нээгдэж ширээт ламын хувцастай нэгэн хүн орж ирлээ. Тэр хүн гэрийн эзэнтэй ойрхны танил бололтой. Данглар шиг хүлээсэнгүй түүнтэй мэдлжгээд шууд дотор толын тасалгаа руу орж алга болов. Мөн тэр дорн шахам өнөөх ламын орсон хаалга онгойж Монте Кристо гарч ирлээ. Хүнд түшээгүй танаас уучлал хүсье. Миний сайн нөхдөд нэгэн болох лам Бузоны тун саяхан барист хурж ирж тэр өгөр өнгөрснэг таалав харсан байхаа. Бид хоёр уулзаагүй удсан болохоор уулзсан дорон түүнийг орхин гарч зүрхэлсэнгүй. Та миний энэ учрыг ойлгож хүлээлгэсний минь уучлах үстэй. Гэж гүн хэлэхэд Данглар энэ бол зүйн хэрэг. Би цагаа олж ирсэнгүй тул одоо явъя гэв. Тэгж болохгүй та суул та. Бурхан минь та чи яаж хаа вэ? Таны царай ихэд санааширсан байдалтай байх юм. Та бүр намайг айлгаж орхилоо. Гунж гутарсан хөрөнгөтэй хүн гэдэг сүүл додтой адил ертөнцид золгүй явдал тохиолдохыг зөгнөдөг юм шүү. Хүндэт гүм минь. Хэдэн өдрийн турш миний ажил явдал бүтдэггүй. Үргэлжил муу мэдээнүү сонсдоод байх боллоо. Муу хэрэг гэж Монте Кристо хэлээд та бэрж дээр бас л хожигдоо юу гэж асуулаа. Үгүй. Би өөнийг үгүй дээл хэсэг хугацаагаар орхисон. Харин энэ удаа зүгээр л Триестэд дампуурл болов. Тийм үү? Та чинь Жакопо Манфредийн дампуурлын тухай ярьж байна да. Яг тийм. Надтай жилбэр 8-900 мянган франкын харилцаатай байдаг бөгөөд огт сааталгүй тоо ёсоор 80 хүн шиг төлдөг хүн байлаа. Би саяын урьдчилгаа өгч гисэн юм л да. Гэтэл энэ чөтгөрийн Жакопо Манфреди төлбөрөөн зогсоочлоо. Тэглээ гэж юу? Дуулдаагүй муухай золгүй явдал боллоо. Би түүнд 600 мянган ливрийн өр төлөх говьуулгын баталгаа явуулсан юм. Тэгтэл тэр маань төлөгдлгүй буцаж ирсэн байна. Түүнээс гадна бас энэ сарын эцсээр хугацаанд дуусах Парисын төлөөлөгч нь төлөх ёстой 400 мянган франкын өрийн баталгаа надад байна. Өнөөдөр 30-ны өдөр болохоор би мөнгөн авахуулахааргүй явууллаа. Гэтэл тэдний төлөөлөгч алга болчихж. Испани явдлыг оролцуулаад энэ сар би ёстой балраад байна. Та тэр Испани явдлаар их юм алдсан гэж юу? Мэдээж хэрэг шүү дээ. Надаас илүүчгүй дутуучгүй 700 мянган франкын алдагдал гарсан. Чөтгөрөв яаж тийм явдал учрах нь тэр вэ? Та ч хашир чон шүү дээ. Энэ явдал эхнэрээс л болж байгаа юм. Дон Карлос Испандан буцаж ирлээ гэж зөөдөлж гин. Тэр зүүдэндээ итгэдэг юм. Зүүдэн тум мэргэн гэдэл нийгэм зүйдлвэл уг явдал заавал тэр ёсоор болно гэж зүтгэдэг хүн л дээ. Би түүний дураар ажиллахыг зөвшөөрдөг юм. Тэрвэнд өөртөө ховын хөрөнгө өөрийн хэрэг хөтлөгч байдаг л да. Хожоод л хожигдоод л байдаг л да. Үнэндээ миний мөнгөөр бас өөрийнхөө тоглодог л доо. Эхнэр нь 700 мянган франк алдаж орхихлоор нөхөрт нь баг зэрэг нөлөөлж орхих юм. Та үүнийг дуулаагүй гэж үү те? Энэ тухай бөөн шугам болсон шүү те. Би энэ тухай тулсан. Харин тодорхой мэдээгүй байсан юм. Тэгээд ч би биржийн ажил явдал огт мэддэггүй амтан байгаа юм. Та бирж дээр 90 хазаан дуршдаггүй хүн үү? Би юу? Хэдийд нь би ашиг онжиг хөөцөлдөхвдээ. Орлогоо дөнгөж тоолж амжиж байх юм. Би дамлаасан гадна нэг дэмж мөнгөний нэрвтэ болох хэрэгтэй юм шиг байна. Ингэхэд Испанийн тухай ярилцъя.
Хадагтай зөвхөн Дон Карлосыг босч ирлээ гэж зүйлээ зогсоогүй баймаар юм да. Энэ тухай сонин дээр бичсэн биш үү? Та сонингууд итгэдэг хэрэг үү? Ногдох нь үгүй. Гэхдээ тэр шудраг мэдээ сонинд зөвхөн цахилгаан мэдээгээр ирсэн баримттай зүйлүүдийг нийтэлдэг биш үү? Чохом хөө энэ л ойлгогдохгүй байгаа юм гэж Данглер хэлээд Дон Карлосын босож ирсэн тухай мэдээ үнэхээр цахилгаанаар ирсэн зүйл байгаа юм гэв. Тэгэхээр та энэ сард барагцаал бол сая 700 мянган франк алдаа юу? Гэж Монте Кристо хүн хэлэхэд Данглер барагцаалах чи биш, яг л 40-өөнийг алдаад байна гэж хариулв. Чөтгөр ав. 3 дугаар зэргийн хөрөнгөтэй хүнд бол хатуу зохилт юм да гэж Монте Кристо санаа зовсон мэт өгүүлжээ. Тэгэхэд Данглер баг зэрэг гомдсон янзтай 3 дугаар зэрэг гэдэг чи юу гэсэн үг гэж асуулаа. Тэмээ, минийхэр бол хөрөнгө чиний бол 3 зэрэгтэй байдаг юм. 1-р, 2-р, 3-р зэргийн хөрөнгө байдаг. 1-р зэргийн хөрөнгөтэй хүн гэж гар дорон, газар, уурхай, Франц, Австри, Англи мэтийн гүрнүүдийн цаасан дэвсгэрт зэргийн 100 сая франкын хэмжээнд хүрэх хөрөнгө бүхий хүмүүсийг хэлнэ. 2-р зэргийн хөрөнгө гэж жилд сая хагасаас доошгүй орлого өгдөг. Үйлдвэрүүдийн газар хувь нийлүүлсэн хоршоо, газар эдлэн бүхий нийтдээ 50 саяас доошгүй хөрөнгөтэй хүнийг хэлнэ. Эцсийн буюу 3 дугаар зэргийн хөрөнгө гэж эргэлдэнд оруулсан хөрөнгөний орлого хэнэгэн хүн дампуурхаас шалтгаалах бусдын дур зориг ч юм уу, цахилгаан мэдээ санамсаргүй 8 зэрэг дээдсэн хүчнээс бус байгаль хэмээгдэгч доод хүчнээс алдаж хожиж байдаг хөрөнгийг хэлнэ. Энэ бол үндсэндээ 15-аас илүүгүй саяын хөрөнгө байна л да. Та бол 3 дугаар зэрэгт нь орох хүн, тийм биз? Үнэн гэж Данглер хариулахад Монте Кристо огтхонч ажиггүй цааш үргэлжлүүлэн үүнээс үцхэд энэ шиг л 6 сар үргэлжлэх юм бол энэ 3 дугаар зэргийн хөрөнгө балархын даваан дээр очно доо гэв. Та мөн явуулж байна гэж Данглер төдийл хөгжилтэй бишээр инээмсэглэн алгуураар хэлэхэд Монте Кристо өнөөл байдлаараа за яах вэ? 7 сарч болог. 7 дахин 1 сая 700 мянган франк гэдэг чинь бараг 12 сая франк болдог гэж та ер нь бодж үзсэн үү? Үгүй. Хизээж үгүй үстэ. Тэгж бодоогүй чинь сайн. Хэрвээ тэгж бодсон бол соёлт хүнд нүүрний нарс хэрэгтэй шиг санхүүгийн хүнд тэм чухал хэрэгтэй хөрөнгөөрөө тоглох ёсгүй байсан юм. Бид эгч багч гэсэн тансаг хувц өмсдөг болохоор тэдгээр маань биднийг жинтэй болгодог. Харин хүн өгөхөд түн зөвхөн арсил үлддэг шүү дээ. Таач гэсэн ажил хэрэгээ орхиход хүрэхэд ихтэл 5-6 саяын хөрөнгөтэй хоцрон шүү дээ. 3 дугаар зэргийн хөрөнгө бол утаа униар дундаан томрон харагддаг. Хүч чадал нь их бага байх нь хамаагүй бухтэрх шиг юм. Ийм хөрөнгөний 3-1 буюу 4-1 нь л цаанаа бодиттой байдаг. Тэгэхээр таны бодиттой хөрөнгө 5 саяас бараг 2 сая нь саяхан алдагдчихж. Ингэхлээр таны үлдсэн хөрөнгөний хэмжээ буурсан байна. Эрхэм Данглер минь, өөрөөр хэлбэл таны цусыг ханчих гэж бодвол одоо дахиад 4 удаа ингэж ханавал даруй өхөлт хүрч болох болсон байна шүү дээ. Эрхэм найз минь, болгоомжтой байгаарай. Танд мөнгө хэрэгтэй юм биш үстэ? Би танд зээлдүүлэх үү? Гэлээ. Гэсэн хэдий боловч та муу тооцч байна гэж Данглер өөрийн бүхэл төсвөр хатуужлыг дайчлан хэлээд энэ үеэр миний касс өөр амжилттай ажиллагааны үрээр алдсан олсон. Алдсан цусаан тэжээлээр нөхөж авсан. Би Испанийн тулаанд хожигдож Тристэд зохигдсон боловч миний энэтхэгийн флот хэдэн онгоц барьж авсан байж магадгүй. Миний хайгуулчид Мексикээс ямар нэгэн хөдрийн уурхай олсон байж ч магадгүй гэж хэлв. Сайхан хэрэг. Гэхдээ шархулцсан болохоор анхны алдагдлаг гармагцал цусгойж эхлэх болно. Үгүй, би яг таг ажиллах учраас тэхгүй гэж Данглер өөрийгөө өндөрт бодож сурчсан хүний заншлаар бие магтаад намайг унгах гэвэл 3 улсын засгийн газрыг унгах хэрэгтэй болно гэлээ. Тэр яах вэ? Ийм явдал тохиолдож л байсан. Тарай жимс хаан жургахгүй үед л магадгүй. 7 тарган 7 туранхай үнэний тухай санаарай. Эсвэл фараоны үед Тэнгисийн ус эргээсэн бутсан шиг болох гэж юу? Тэнгис жолондоо. Гэхдээ хөлөг онгоцуудыг жингийн цуваагаар сольчихгүй юу? Тэгээд л болох нь тэр. Тэгвэл бүрч сайн эрхэм хүндэт Данглер. Би андуу удаж та чинь 2 дугаар зэргийн хөрөнгөтнүүдэд хамаарагдах хүн байна шүү дээ гэж Монте Кристо хэлв. Ийм нэр төрийг хүртэж болох байхаа гэж бодож байна
гэж Данглер хэлээд Монте Кристогийн боддогоор муухай зураачид эвдэрхий балгас зурхтан оруулан зурдаг тосорхон өнгөтэй сарны төрсийг санагдуулам эвгүй нэмсгэлжээ. Бид нэгэнд ажил хэргийн яриа ярьж байгаа болохоор би Эрхэм Кавалкантын тулд юу хийвэл зохих вэ гэж яриагаа өөрчлөх завшаан олдсонд баярлан асуулаа. Хэрвээ таны банкнд данс нэгээд та түүнд нь итгэж байгаа бол мөнгөг яалаа гэж итгэлгүй яах вэ? Тэр өнөө өглөө Бузоны гэдэг хүн гарын үсэг зурж танд хаягалсан ард тул дээр нь таны хуудас савсаргасан 40,000 франкын чек авч ирсэн. Би түүнд тэр дорн 40 ширхэг дэвсгэр тоолж өгсөн шүү. Монте Кристо бүрэн цаашаасан янзтай толгоогоон дохилоо. Ингээд зогсоогүй. Тэр бас манайд өөрийн хүү зориулж данс нээсэн. Уучлаарай. Даруй биш нэг зүйлийг асуучихъя. Тэр хүүтэй хичнээн нэг өгч байна уу? Сард 5,000 франк. Жилд 60,000. Би тэхэл байх гэж бодоод байсан юм. Гэж Монте Кристо хэлснээр мөрөн хавчаад. Кавалкантын цөмөрөн жигтэйхэ харамжуулс байгаа юм. Залуу хүнд сар 5,000 франк гэдэг юу болох вүлээ? Гэв. Залуу хүүд илүү хэдэн мянган юм хэрэгтэй болволчиг өгч болохгүй. Эцэг нь тань төлж өгөхгүй. Та Италийн саятан хөрөнгөтнүүдийг мэдэхгүй байна. Тэд чи ёстой л Гарпаганод гэсэн үг. Тэр дансыг хэн нээсэн бэ? Флоренцийн шилдэг бүсийн нэг болох Френцийн банк. Танд хохирол учирчих байх гэж бэлгэлж чадахгүй. Гэхдээ нээсэн данстай мөнгөний хэмжээнээс бүх хэтрээрээ. Та чинь Кавалканты тэмчих итгэдэггүй юм уу та? Би юу? Би бол түгээр гарын үсэг зурулаад 10 саяг ч өгчихнө. Энэ хүний хөрөнгө миний хуваарлдгаар 2 дугаар зэрэгт орох хөрөнгө байгаа юм. Тэгээд ямар энгийн байдалтай хүн бэ? Би бол түүнийг жирийн хошууч байна л гэж хэлмээр байна. Тэмээ таны хэлдэг үнэн шүү. Гаднаас нь харахад тэмч итгэмээргүй хүн. Би түүнтэй анх уулзаад ёслолын хувцас дотроо хөгшөрч гисэн баг дарга байна даа л гэж бодсон. Италичууд цөмөрөөл тийм улс. Дорндон эд шитэн шиг гялцааг үйдэн ердөөл хөгшин жүүж шиг улс байгаа юм да. Хүүн илүү дээр харагдж байдаг шүү. Гэж Данглер хэлв. Баг зэрэг бүргдүү боловч ерөнхийдөө нүдэнд дулаахан хүн байна лээ. Гэхдээ би түүний төлөө баг зэрэг сэтгэл зовж байсан. Яагаад тэрв? Та манай түүнийг анхаарахад тэр бараг л анхудаад эцсийн хүрээлэнд орж байсан юм. Надад л хэлснээр юм бол тийм юм. Тэр маш их хатуу багштай жуулчлал явж байсан бөгөөд Парист ердөн ирж байгаагүй юм. Тэр ямбатай Итали хүмүүс зиндааныхаа хүнтэй ханилан суудаг гэсэн байхаа. Гэж Данглер санаандгүй асуугаад тэд хөрөнгөө нийлүүлэх дуртай байдаг байхаа да гэв. Ерөн ч тийм шүү. Гэхдээ Кавалкантын юухныг өөрсдийнхөө дураар хийх дуртай онцлог зантай байдаг улс тэр лав хүүгэн энд гэрлүүлэх гэж Францд авчирсан байхаа. Та тэгж бодж байна уу? Бүр итгэлтэй байна. Төвний хөрөнгөний тухай юу гэж хэлцдгийг сонсов. Энэ тухай хэрцгааж байгаа юм. Зарим нь сая хөрөнгөт өлгөлцөн, зарим нь ганц сохорцоосч байхгүй л гэж баталцгаах юм байна. А та юу гэж боддог вэ? Энэ бол миний хувийн бодол болохоор түүнийг юмд бодох хэрэггүй. Үгүй, гэлээж гисэн. Энэ Кавалкантууд нэгэн үед айрам командалж муж захирч байсан хүмүүс. Эдгэр хууччуулд энэ тэнд болсон хаан нууцны үеэс үед зааж өгдөг сая хөрөнгө бий гэж бодж байна. Тийм ч учраас тэд цөмөрөн алтныг гялтгансан өнгөн нөөрөнд нь шингээ юу гэлтэй. Бүгд найрамдах улсын үеийн алтан зоос шиг хатуу шарлангуй улс байдаг юм да. Тэгэлэр тэдний хэндэн ч гэсэн алгын чиний газар байхгүй гэдэг бүр үнэн байх нь. Гэж Данглер хэлв. Үгүй тэл том баг байх. Би зөвхөн Люкэд байдаг Кавалкантын шилтгэнийг үзсэн шүү. Бүр шилтгэнтэй хүн үү? Гэж Данглер асуугаад инээмсэглэн тэр чинь бас нэг гэрэгтэй гэв. Тийм ээ. Тэр нэгэн сангийн яамны сайтад хөлслүүлчихэд өөрөө нэг жижигхэн байшин суудаг юм. Түүнийг нарийн хүн гэж би танд хэлсэн шүү дээ. Та арай дэндүүлж байгаа юм биш үү? Үгүй. Би түүнийг бараг танихгүй шүү дээ. Түүнтэй 3 хуудаа л уулзсан. Түүний тухай миний мэдж байгаа зүйл бол Бузоны ламтнаас өөрөөс нь дуулсан зүйл байгаа юм. Тэр өнөөдөр надад хүүгийнхээ тухай бодож байгаагаа яриад сая хөрөнгөн Итали шиг улсад барьж байхын оронд Франц эсвэл Английн аль нэгийг шилжүүлэн эргэлтэнд оруулахаас буцахгүй байгаа тухайгаан үе цохиулгаж байна лээ шүү. Гэхдээ би Бузоны ламд асар их итгэдэг хэдий ч ямар ч зүйлийг хариуцахгүй шүү гэдгийг хэлчихье. Хамаагүй.
Манай банктай харилцах хүн олж өгсөнд баярлалаа. Тийм нэр миний дэвтрийг чимэглэж, Кавалканте гэдэг чинь хэн болохыг тайлбарлаж өгсөн мөнгөний ярам минь үүнд бахархаж байгаа юм. Үгийн далимд асуухад тэр эрхэмүүд чинь хүүхдэн хүнтэй суулгахаар инж өгдөг юм уу? Байдлаас нь л болдог баха. Алтан урсгалтай гол шиг баян Италийн Тускан удмын нэг ноёнг би таньдаг юм л да. Тэр хүн хүүхдүүдийн өөрийнх нь санаанд тохирсон эхнэр авбал хэдэн саяарч хамаагүй шагнадаг бөгөөд хэрв дур зоргоос нь зөрж эхнэр авбал сард 30 EQ өгөөд л болдог байсан. Андре эцгийнхээ хүсэл зоригоор эхнэр авъя гэж бодоход хошууч түүнд 2-3 саяыг өгч мэднэ. Жишээ нь тэр эхнэр нь банкны эзний охин бол лав хүүгийнхээ хадмын ажил явдалд оролцсон доо. Тэгтэл чинь хүүгийн эхнэр санаанд нь тохирохгүй бол өнгөрхөн тэр дээ. Кавалканте аав мөнгөнийхөө авдрын төлхөөрийг цоожинд нь шургуулж 2 эргүүлээд халаасандаа хийж орхивол манай Андре хүү Парисын ёозгүй залуучуудын адил хөзөр мөзөрхөн эргүүлж явах болох байх та. Энэ залуу Баварын эсвэл Перугийн гүнжийг олж авна. Тэгээд эхнэр авсныхаа шин ноёны титмийг дээр нь Эльдорадог Потоситэй хамт авахыг хүсэх байлгүй. Та ташаарч байна. Тэр алдартай италичууд чинь ердийн хүйлтнүүдтэй суух нь олон байдаг юм шүү. Тэд Юпитер шиг төрөл холихыг дурладаг болсон байгаа юм. Ингээд хүндэт түшээгүн та надаас жохом юу асуугаад байна вэ? Андрад ихнэр авчих гээд байгаа юм шүү дээ. Энэ бол муугүй л 8 да. Бэ чин 8-ын хүн шүү дээ. Гэж Данглер хэлв. Мадмуазель Данглертэй суулгах гээгүй байна гэж найдаж байна. Альбер хөрхи Андрагийн хоолойг огтлог гэж та бодоогүй үстэ. Альбери гэж гэлээ Данглер мөрөн хавчиж тэр энд ямарч байсан хамаагүй л дээ гэв. Тэр таны охинтой сүй тавиагүй юм гэж юу? Морсер бид хоёр энэ гэрэлтийн тухай ярьж байсан. Гэхдээ адагтай Морсер Альбер хоёр төөнийг тохиромжгүй хань гэж бодож байна гэж юу? Гэхдээ мадмуазель Данглер Бэсте Морсероос дордоод байх юм алга. Мадмуазель Данглерийн инж үнэхээр муугүй байх биз. Ялангуяа цахилгаан мэдээ тэнэглэхэн зогсоовол бүрч сайн гэдэгт би эргэлзэхгүй байна. Учир нь зөвхөн инжинд биш ээ. Харин далимд нь асуухад за тэгэд та тэр будаалга дээр Морсер түүний эцэг эхийг яагаад өрөөгүй юм бэ? Би өөрссөн боловч залуу ээжтэйгээ хамт дип рүү явах хэрэгтэй байсан л да. Хадагтайг тэнгисийн агаар амьсгалах хэрэгтэй гэж зөвлөсөн байхаа. Тийм бэ. Тэр агаар хадагтай хэрэгтэй байх ёстой гэж Данглер инээнгэн хэлв. Яагаад тэр вүлээ? Яагаад гэвэл хадагтай залуудан тэр агаараа амьсгалж байсан юм л да. Монте Кристо энэ ёжтой үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж хэлье. Альбер хэдийгээр мадмуазель Данглер шиг баянгүйч гэсэн сайхан нэртэй хүн гэдгийг зөвшөөрнө үстэ. Тэгэд яах вэ? Мэнийг ч гэсэн муугүй байх гэж бодож байна шүү. Мэдээж хэргэлдээ. Таны нэр олонд алдаршиж чимэглэх гэсэн хэрэгмигтэн чимэж байгаа юм. Гэхдээ зарим хуучны үлдэгдэл үлэмж батрах учраас устгахчж болдоггүй. Тэгэхээр 20 жил болсон язгууртнаас 500 жил болсон язгууртнуудыг илүүд үздэг гэдгийг та ойлгохгүй байхааргүй ухаантай хүн билээ. Гэж Монте Кристо гүн хэлэхэд Данглер ёжтойхон нэмсгэлхийг оролдоод чухам ийм учраас л би Андре Кавалкантыг Альбер де Морсероос илүүд үзээд байгаа юм шүү дээ гэв. Гэхдээ Морсерийн юугааранч Кавалкантынхаас дордохгүй юм шиг надад санагддаг гэж Монте Кристо хэлв. Морсерийн нь эрхэм гүн даа чинь боловсролтой хүн биш үү гэж Данглер хэлэхэд гүн тийм байх гэж бодож байна. Тэгээд чи бас сүлдүүдийн учрыг сайн мэддэг хүн байхаа. Баг зэрэг мэднэ. Тэгвэл минийхийг харал да. Минийх Морсерийн хос илүү найдвартай. Яагаад тэрв? Бэ хэдийгээр дөрөлхийн түшээгүн биш боловч ямар ч л гэсэн Данглер да. Тэгэд юу гэж? Харин тэр бол Морсер биш байгаа юм. Яагаад Морсер биш гэж? Огтхончиг биш. Хараач хөөе. Намайг бол түшээгүн болгож өргөмжилсөн болохоор би яхарахгүй гүн хүн. Харин тэр өөрөө өөрийгөө гүн гэж өргөмжилсөн болохоор ерөөсөө ч гүн биш. Байж боломгүй юм. Та сонсч байна. Морсер бол миний найз. Үнээр нь хэлбэл 30 жилийн танил хүн. Би өөрөө жохом хүү ямар байж юугаар эхэлсэн сайн мэдэх учраас
сүл дээрээ дээл сонирхдаггүй юм. Гэж Данглер үргэлжлүүлэн ярихад Монте Кристо энэ бол асар их даруу эсвэл асар их бардамыг гэрчилж байгаа хэрэг гэв. За тэгэхээр намайг бяцхан албан хаагч байхад Морсер жирээнийг загасчин байсан юм. Тэгэхэд тэр хэн гэдэг нэртэй байсан бэ? Фернан. Зүгээр л Фернан гэж юу? Фернан Мондиего гэдэг байсан. Та хэлж байгаадан итгэлтэй байна уу? Тэгэлгүй яах вэ? Би түүнээс зөнгүй загас судалдан авч байсан юм чинь. Тэгвэл түүний хүүд яагаад охин өгөх гэсэн юм бэ? Яагаад гэвэл Фернан Данглер хоёулан азар өдөлж баяжаад язгууртны зэрэгт хүрсэн учраас бие биедээ тэнцэдэг юм. Гэвч түүний тухай улс амтан жигжиг ярилцах юм байхад миний тухайд бол тийм байхгүй. Чухам юу гэх тэрвэ? За шалихгүй юм доо. Одоо ойлголоо. Таныг нэрийг хэлмэгц Фернан Мондигогийн нэртэй холбогдсон юм санаанд орлоо. Би тэр нэрийг грект багтаан дуулсан юм байна. Али Пашийн дүүхтэй холбогдуулж юу? Яг тийм. Энд л нэг битүүлэг нууц байгаа юм да. Би түүнийг олж мэдхийн тулд баггүй юм өгөндөө гэж Данглер хэлв. Эхэд хүсвэл түүнийг илрүүлэхэд хэцүү биш үү? Яаж тэрв? Танд мэдээжээр грект холбоотой хүн байдаг л биз дээ. Байлгүй яах вэ? Янинад би юу? Хаанад бол хаан бий. Тэгээд Янинад байгаа хүнээсэн Али Табелинид учирсан гай зовлонд Фернан гэдэг нэртэй Франц хүн ямар хөрөг гүйцэтгсэн бэ гэдээ асуугаарай. Таны хэлдэг туйлын зөв. Би өнөөдөр л бичнэ. Гэж хэлээд Данглер эрсхэн босов. Бичээрэй. Заавал бичнэ. Хэрвээ ямар нэгэн бодлонтой юм мэдвэл би танд хэлэмц. Би танд баярлах болно. Данглер өрөөнөөс гүйхэрэн гарч Свихтрийг өдөө явлаа. 10. Вангийн прокурорын албан тасалгаа. Банкны эзнийг гэр бүлдэн давхиж явах зуур хадагтай Данглерын өглөөний зугаалгыг дагаад үзье. Хадагтай Данглер 12 цаг хагаст морь дөхөх тушаагаад гэрээсэн гарч явсан гэдгийг өмнө өгүүлсэн билээ. Тэр хүүхэн Сен Жерман руу чиглэл явснаа Мазарины гудамжууд эргэж шинэ гүрний цуваа дэлгүүрийн хажууд зогсохыг тушаалаа. Хадагтай Свихтригээс гарч мохолгуудын дагуу явлаа. Өглөө гэрээс гарч байгаа дэгжин хүүхний хувцалгаар тун жирийн байдлаар хувцалжээ. Гинээг гудамжинд очиод тэр хөжлөн авч Арли гудамжаар явахыг тушаалаа. Тэрээр тэрэгэн дормогцсон халааснаас маш шигүү хар гэвлүүр гаргаж сүрэл малгайдан бэхлэв. Тэгээд малгаагаан дахин өмсөөд халаасны жижиг толинд харж зөвхөн түүний цагаан арьс гялдсан нүдийг л харж болох төдий болсонд баярлжээ. Хөлсний тэрэг шин гүрийг өнгөрөн Дофины талбайгаас Арлигийн орд руу эргэв. Хөтөж үүд дөнгөж онгойлмөгц хадагтай Данглер хөлсийн төлчхөд шатоод гүйж дээш өгсөн сэмхэн алхааны танхимд орлоо. Өглөөгөр шүүх таслах газарт ажил хэрэг ихтэй хүн олонтой зав зайгүй байдаг. Зав зайгүй хүмүүс хүүхэн анзаарч хардаггүй. Тэмийн учраас хадагтай Данглер өмгөөлөгчтөн хүлээж байгаа бусад хүүхнүүдээс илүү хүний анхаарал татлагүй сэмхэн алхааны танхим дундуур явж өнгөрлөө. Вэлбрийн хүлийн авах хөрөө дүүрэн хүнтэй байлаа. Гэвч хадагтай Данглер нэрэн хэлэгч хэрэг болсонгүй. Түүнийг орж ирмэгц үйлчлүүлэгч эрхэм бангийн прокурорын ирээрэ гэсэн хүүхэн мөн эсхийг асуугаад тийм гэсэн хариултыг авсан дараа тусгай гудмаар дагуулan Вэлбрийн тасалгаанд оруулав. Вангийн прокурор зөвлөн сандал дээр нь цааш харж суугаад юм бичвэлээ. Хаалга онгойж хадагтай орж ажаам уу гэж хэлээд хаалга хаагдахыг сонссон боловч өчүүхэн ч хөдөлсөнгүй. Гэвч үйлчлэгчийн хөлийн чимээ дуулдхан болмогц түргэн босож хаалгаанд өгжээд хөшин буулган тасалгааныхаа булан бүрийг тойруулан харав. Тэгээд хинч харж хинч түүнийгүйг дуулахгүй болсныг лавлан аваад санаа намарч хадагтай ингэж цаг яг баримталдаг чинь баярлаа гэд зөвлөн сандал тавьж өглөө. Хадагтай Данглер суухад зүрх нь хүчтэй зохилж арай гэж амьсгалж байлаа. Тантай нүүр хүчрэн хоёулахна ярих завшаан тохиолдохгүй болсоор удлаа гэж бангийн прокурор хэлээд бас зөвлөн сандал дээр хадагтай Данглерын өөдөөс харж суугаад харин
Маш хүнд яриа ярих гэж байгаа нь даанч харамсалтай байна гэв. Энэ яриа танаас илүү надад хүнд байгаа боловч таныг эргэсэн даруйд чинь хурж ирснийг харж байгаа биз? Вилбер гашуунаар инээмсэглэв. Тэгээд хадагтай Данглерын үгэнд хариу өгөхөөс өмнө өөрийнхөө сансанд хариу болгоо гэлтэй. Тэгэхээр та бид хоёрын хийж байсан бүх явдал бидний өнгөрсөн үеийн байдалд заримдаа баргар бараан, заримдаа гэрэлгэгээтэй улмөр үлдээсэн үнэн шивтэй. Үнэндээ та бид хоёрын амьдралын зам дээрх алхаа маань элсэн дээгүр мөлхөж урагшилсантай адил бөгөөд судал татсан улмөр үлдээсэн байна. Ай хөрхи. Энэ улмөрийг олон хүн нулимсаар ангусалжээ гэв. Эрхэм минь, миний сэтгэл ямар их догдолсон байгааг ойлгож байгаа биз? Намайг хайрлаач, гуй танаас энэ тасалгаанд, энэ сандал дээр чичирч бэмбэгнэн ичид зовсон хэрэгтнүүд хичнээн сууж байсан бол өнөөдөр чичирч догдлон ичид зовсон би ч бас сууж байна. Би өөрийгөө хэрэгтэн таныг аимшигч шүүгч гэж бодохгүй байхын тулд бүх ухаан санаагаа зарцуулах хэрэгтэй байгааг та ойлгож үзээч. Вилбер толгоогон сэгсрээд хүн дээр санаалдлаа. Би бол өөрийн байрыг шүүгчийн зөөлөн сандал биш, харин яллагдагчийн сандал байх ёстой гэж бодсон. Хэмээн Вилбер зөрж эхлэв. Тэгэхэд хадагтай Данглер гайхаж таних уу гэж асуулаа. Тийм ээ, минийх. Та өөрийн хатуу үзлээр арай дэндүүлж байх шиг надад санагдаж байна гэж хадагтай Данглер хэлэхэд төөний сайхан нүдэнд очгилсан. Таны ярьж байгаа тэр улмөрийг үлдээгээгүй залуу нас гэж байх уу? Бүхэл шунал тачаалын ёроолд, бүхэл зугаа цэнгэлийн цаат талд харамсан гашуудах явдал байдаг. Тийм учраас л эрт үрдээс аван зовлонтны өмг төшиг тулгуур болж нүгэл тэмба нөхөртөн үнэн шударгын ёсыг алдсан эхнэрүүдийн тухай хөлгөн сударт гайхамшигт сургаалыг гаргасан билээ. Залуу насны хан зугаа цэнгэлийг санахтан би заримдаа нүглээ наманчилснараа биш ч гэсэн зов зүдэрснээрээ бурхан тэнгэрт өршөөгдөх байхаа гэж санддаг юм. Танд бол айгаад их юм юу байна? Эрэгтэйчвэл та нарын орчин тойрон чинь дандаа л зөвдөгддөг. Яриа бодлон гарвал нэр сүрчин улам ихсдэг шүү дээ. Хадагтай та намайг мэднэ шүү дээ. Би бол хуурмаг зангуй засдаг хүн биш. Юу ч гэсэн л үндэсгүйгээр бэлангачилдаггүй хүн. Хэрвээ миний царай ширүүн дөрөн байгаа бол зовлон эдэлснээс тийм болсон хэрэг. Зүрх минь чулуу шиг болоогүйсэн бол үзэж амссан тэр зохилтуудыг яаж давж гарах вүлээ? Би залуудаан ийм байгаагүй. Марсель хотын Гранкур гэдэг гудамжинд гэрэл хөдрөөн тантай нэг ширэн сууж байхдаа тийм хүн байгаагүй. Тэр цагаас хойш надад ч тэр орчин тойронд юмч тэр их юм өөрчлөгдсөн байна. Бүх амьдралаа миний зам дээр дур зоргоорон буюу эсвэл хүний ирэхээр санаатай буюу санамсаргүй зогссон хэн бүхнийг буцах хэрэгтэд зарцуулж энэ саа татгаруудыг зайлуулж байсан юм. Учиргүй халуунаар хүссэн имийг бусад хүмүүс мөн тиймэр өгөө ичхэн цөөн байдаг. Тэднээс хүссэн юм авах гэвэл гараас нь булаагаад үз. Олон хүмүүс тохиолдож байгаа муу явдал бол өөрийн хэрэгцээнээс нь гардаг юм. Сэтгэлийн хөдөлгөөн айх ичхэн үед хийж орхисон муу явдлыг эргээд харахад зайлаад гарч зөхөөргүй юм байсан байдаг. Бидний ажил бол зохих, сандарсан үедээ олж хараагүй аргууд сүлд нь харахад ердөө л хялбархан зүйл байдаг. Тэгэд би яагаад үнийг хийхгүй тэрнийг нь хийж орхив гэж өөрөөсөө асуухад хүрдэг юм. Харин хөөхнүүд та нарыг намжлал баг төгшүүлдэг. Яагаад гэвэл та нар өөрсдөө шийтгэн ховор байдаг шүү дээ. Та нарын золгүй явдал бол бараг хизээж та нараас шалтгаалдаггүй. Та нар бараг шахам бусдын гэмт хэрэгт буруутан болж холбогддог. Юу ч л гэсэн би буруутай бөгөөд тэр бүхний хариуцлагыг хүлээх ёстой бол өчигдөр хатуу ширүүн шийтгэл хүлээлээ гэдгийг минь та хүлээн зөвшөөрөх ёстой гэж хадагтай Данглер хэлэхэд Вилбер дөөний гарыг атгаж зоолгүй хүүхэн. Шийтгэл дэндүү хатуу учраас та хоёр ч удаа ухаан алдаж ойчход хүрсэн гэвч гэв. Юу гэвч гэж би танд нэг зүйлийг хэлэх ёстой. Тэр явдлаар төгсгөл болоогүй юм шүү. Бие сайн барих хэрэгтэй. Бурхан минь гэж айц сандарсан хадагтай Данглер дуулдаад бас юу болох нь тэр вэ гэж асуулаа. Та зөвхөн өнгөрсөн явдлын тухай л бодж байна. Тэр явдал бараан гунигтан тухай хэлэх үг алга. Гэхдээ түүнээс илүү их муухай ирээдүй болно гэж бодоод үз. Эргэлзэх юмгүй аимшигтай болно. Магадгүй цусаар бодогдсон хүрэнтсэн байж ч болно.
Вильберийн зориг самбааг хадагтай мэдэх учраас энэхүү сэтгэл хөдлөсөн байдлыг хараад хашгирах гэсэн боловч дуун зангираад гарч өгсөнгүй. Тэр өнгөрсөн аимшигт явдал яагаад сэргэн босоод ирэв? Тэр хий үзэгдэл биднийг айлгаж зэвхээрүүлэн ичээж улайлгах гэж бидний зүрхний дотроос булшны гүн дороос яаж гараад ирэв гэж Вильбер хашгирах шахам дугарлаа. Энэ бол санамсаргүй болсон хэрэг. Санамсаргүй гэв. Үгүй хадагтай минь, санамсаргүй юм гэж байдгүй юм хэмээн Вильбер зөрлөө. Үгүй дээ. Энэ бүгд хэдийгээр гайтай боловч санамсаргүй тохиолдсон биш гэж юу? Монте Кристо энэ байшинг санамсаргүй худалдан аваад бас л санамсаргүйгээр газар ухахыг тушаагаа биз? Тэр золгүй хүүхдийг модон доороос ухаж гаргасан санамсаргүй тохиолдсон хэрэг биш гэж юу? Хөөрхий хүүхэд минь, би түүнийг нэг ч удаа хүнсээгүй. Гэвч түүний төлөө хичнээн нулимс асгарсан гэж санана. Гүн тэрхүү цэцэгний дотроос олсон нандин үлдэгдлийн тухай ярьж байхад зүрх минь шимширч байсан. Үгүй дээ хадагтай минь, танд хэлэх гэж байгаа энэ зүйл бүр аимшигтай болно. Цэцгэн дотроос ямар ч юм ухаж олоогүй, хүүхэд гараагүй, уйлж унжиж гинш хэрэггүй. Харин дагжин чичрэх хэрэгтэй. Та юу хэлэх гэсэн юм бэ? Гэж хадагтай Данглер бүхвийн чичгэн асуулаа. Монте Кристо тэрхүү модон дороос хүүхдийн ясыг хайр цэгийн төмөр хэсгийг олох ёсгүй байсан юм. Яагаад гэвэл тань тэдгэрийн алинч байгаагүй. Алинч байгаагүй гинэ? Гэж хадагтай Данглер вангийн прокурород айсан нүдийн бүлтийлхэн харж асуугаад алинч байгаагүй гинэ? Гэж бас дахин өөрийн үгээр өөрийн дугаар зайлан алга болчих гээд байгаа бодлоон тогтоон барих гэсэн мэт асуулаа. Тэгэхэд Вильбер хоёр гараараа нүрэн дарж үгүй гэж дугарлаа. Тэгвэл та тэр залгүй хүүхдийг тэнд оршуулаагүй байх нэ? Та юунд намайг хураав? Хэлээчтэй юунд тэр бэ? Тэнд л дээ. Гэхдээ та миний хэлэх үгийг сонс. Үүнийг минь сонсоод та намайг өрөвдөх болно. Би энэхүү хүн дарамтыг тантай хуваалцалгүй 20 жил үрч явлаа. Одоо би танд бүгдийг хэлье. Бурхан минь, та намайг бүр айлгаж орхилоо. Хамаагүй. Би чагна. Та тэр улаан дотортой өрөөнд орон дээрийн амьсгаатан хэвтэж, би ч бас тань шиг амьсгаатан сандарч юу болохыг хүлээж суусан тэр золгүй шин яаж өнгөрснийг санаж байгаа байх. Хүүхэд төрж, амьсгалчгүй, хөдөлгөөнчгүй, дуу чимээчгүй хүүхдийг надад өгсөн. Бид түүнийг үгсэн хүүхэд гэж бодсон. Хадагтай Данглер ухсхийн босгоно гэлтэй татвалзан хөдлөв. Гэвч Вильбер түүнийг зогсоогоод цааш нь сонсохыг гуйсан мэт гараан элгэндээ зөрүүлэн барьлаа. Би түүнийг үгсэн хүүхэд л гэж бодсон. Тэгээд авсыг оруулсан хайрцагт хийгээд цэцэрлэг рүү очиж газар ухаад яаран булсан. Дөнгөж нүхээ шороогоор бултал над руу нэг корсик хүн дайрсан. Миний өмнө хүний сүдэр сүтгэнээд цахилгаан захидл болсон. Би минь хүнд өрлөн өвдөж хашгирах гэтэл би дагжаад хоолоо минь боогдлоо. Би газар унаж өөрийгөө өгчихлээ л гэж бодсон. Намайг хагас ухаантай юм мөлхөө шатанд хурж ирэхэд та бас хагас ухаантай ч гэсэн над руу бууж ирсэн тэр өгүүлшгүй их зоригч нь би хизээч мартахгүй. Тэр аимшигт явдлыг нуух хэрэгтэй байсан юм. Та өөрийн асрагчтай хамт гэртээ орж чадсан. Би өөрийн шархыг эрүүл дулааны шарх гэж хэлээд л өнгөрсөн. Бидний нууц ингэж санснаас илүү хадгалагдаж чадсан юм. Намайг Версалд авчирсан. 3 сарын туршил өхөлтөд тэмцсэн. Тэгээд сүүлд нь алгуурхан эдгэрч эхлэхэд намайг өмнө зүгөөд нар салхинд яв гэсэн. Парисаас шалон хөргөхээр 4 хүн өргөж явсан юм. Дамнуургын араас хадагтай Вильбер сүгтэргэн суун дагаж явсан. Би шалооноос цааш соноор хөвж тэндээсэн Роноор дамжин Арл хөрсөн. Арлид намайг дахин дамнуурга дээр тавьж Марсель хот хүргэсэн юм. Би хагас жил болж байж идэгсэн. Би таны тухай юу ч дуулаагүй. Асууч зүрхлээгүй. Тэгээд Парист буцаж ирээд таныг бэлэвсрээд Данглертай суужээ гэдгийг мэдсэн юм. Би тэгэхэд
Ухаан орсноос хойш юу бодж явсан гэж. Ганцхан л хүүхдийн хүүрний тухай бодож байсан юм. Шөнө бүрэл булчнаасаа гарч ирээд намайг гараараа занаж байна гэж зүүдэлдэг байлаа. Би Парис дээр мэгцэл бүх зүйлийг сургалж мэдсэн. Биднийг явснаас хойш тэр байшинд хэнд сууж байгаагүй байснаа дөнгөж саяхан 9 жилийн хугацаагаар хүнд хөлсөн үлснийг мэдж авлаа. Тэгэхээр хөлсөлж авсан хүн дээр очиж тажига чихнэрийн маань эцэг эхийн байшин өөр хүнд шилжихийг хүсэхгүй байгаагаа хэлж гэрээ цуцалсны төлбөрийг төлөё гэж хэлсэн юм. Надаас 6,000 франк амна гэсэн. Харин би бол 10-20 мянган франк төлөхөд бэлэн байсан. Би мөнгөтэй байсан болохоор гэрээг тэр дорн цуцалж орхиод тэгээд ингэж амжуулаад Отилиод явсан юм. Намайг тэндээс гарснаас хойш тэр байшинд хинж ороогүй байсан юм. Өдрийн 5 цаг болж байлаа. Би шатаар гарч улаан тасалгаанд ороод шөнө болохыг хүлээсэн. Тэнд хүлээж байх зур жилийн турш сэтгэл зовоож байсан тэр зүйл уламж аимшигтай санагдаж байлаа. Тэр Корсик хүн надаас цусаар өшөө авна гэж тангаргалсан. Тэгээд Нимаас Парис хүртэл намайг мөрдөн дагаж угаад хутгалж. Энэ Корсик хүн намайг газар ухаж хүүхэд болохыг харсан байна. Тэгэхээр тэр таны хэн болохыг бас мэдж болно. Мэдчихсэн байж магадгүй. Тэр хүн тэрхүү аимшигт нууцыг хадгалахын төлөө танаас төлбөр нэхвэл яана. Тэр намайг хутгалаад алж чадаагүйгээ мэдвэл энэ нь түн сайхан өшөө авалт болно шүү дээ. Тийм учраас өнгөрсний уулмөр эдмүрийн баримтыг устгах нь чухал гэж үзсэн юм. Миний санаанд үлдэж хадгалагдсан тэр зөвлөвд л хангалттай хойно. Ийм учраас грек хүчингүй болгож тийшээ давхин очиж шөнө болохыг хүлээж суусан минь тэр. Шөнө боллоо. Би бүр харанхуй болохыг хүлээж байсан. Би харанхуй сууж байсан бөгөөд салхи сэвэлцэхэд хөшиг хөдөлж цаана нь уул туршуул этгээдүүд ногдож байгаа юм шиг санагдаад л байсан. Би байн цочиж татус хийж байлаа. Ард талд маань ор байсан бөгөөд та төвөн дээр гиншиж байх шиг санагдаад эргэж харахаас ханж айц суусан юм. Энэ чимээ энергийн дунд зүрх минь яаж цохилж байгаа хүртэл дуулдж байсан шүү. Шарх маань дахин задарсан юм шиг зүрх тийм хүчтэй зохилж байлаа. Суурин дах чимээ анир ашгүй нэгэн намхарч билээ. Тэгэд би юунаас жаах хэрэггүй хинч намайг хард сонсохгүй гэж мэдээд цэцэрлэг рүү буулаа. Эрмин, би аймхай хүн биш шүү. Гэвч та бид хоёр хичнээн хайрлаж та алтан цагиргаар хоосорлож явдаг байсан зүйлттэй түлхүүрэн ингрээсэн авч цэцэрлэгийн хаалга онгойлгоход сарны цагаан гэрэл цонхон тусаад шатан дээгүр хий юм шиг сүйтгэнэхэд би хан түшин авч арай л хашгирч гисэнгүй. Гал зурах шиг л санагдаж билээ. Тэгэд би арай гэж биеэм барьж алгуурхан бууж эхлэв. Гэхдээ өвдөг чичрэхэн барьж чадсангүй. Би шатны бариулаас зууран барьж байгаагүй бол яг л унах байсан байх. Тэгээд би доод хаалга хөрлөө. Хаалганы цаа талд хан төшүүлсэн хүрз байлаа. Надад нууц дэнлүү байсан юм л да. Тэгээд ногоон зүлгийн дунд хүрээд зогсож гэрлийн асаагаад цааш явсан. 11-р сарын сүүлч үе болж байсан учраас нүцгэрсэн мод хэлхээтэй арга яс юм шиг сарван хөлийн дор унсан навч элс шиг л шажигнаж байсан. Ийм аимшигтай байдал. Зүрхийн минь базгатул. Шогойд ойртоод халааснасаа буугаан гаргаж замгийн татан бэлтгэв. Мөчрийн цаанаас өнөөх Корсик хүн хараад байгаа юм шиг л санагдаад байсан юм. Би нууц дэнлүүгээр ботнуудыг гэрэлтүүлэн харахад юу ч үзэгдэхгүй байлаа. Бас эргэн тойрон харахад огт ганцаараа байсан. Чимээ энерги байдлыг нэгч туу чимээ эвдсэнгүй. Харин шар шувуу шөнийн бог дуудах мэт чанга хашгирч байлаа. Би дэнлүүгэн нодон жилийн булшны нүх ухаж байхтан ажиглан харсан 2 салаат мөчөр дээр өлгөв. Зун нь энд өтгөн өвс ургасан боловч намар нь хинч төвнийг хадаж авсангүй. Гэсэн ч төдийлөх өв сургаагүй хэсэг газар нүдэнд тусаж би жухамл тэнд нүх ухаж байснаа сансан юм. Тэгээд тэр дором ажиллаж эхлэв. Жил илүү хүлээсэн мөч минь боллоо. Тэгээд хүрзэн ямар нэг юмд хүрэх шиг болох бүрд атга шороо бүрийг наривчлан үзэж хичээнгүйлэн ухаж найдаж гордож байсан боловч юу ч байгаагүй. Харин би төрөвч ихэсэн 2 дахин том нүх ухсан юм. Тэгээд андуураад өөр газар ухчих гэж бодсон.
эргэн тойрныг харж мод бүрийг ширтэж бүх зүйлийг сэргэн бодохыг хичээлээ. Хүйтэн салхи шууган нүцгэн мөчрүүд эсгэрэн байсан боловч хөлс борон тусал мэт гоожно. Намайг булчны шороо тэгшлэн гიშгэлж байхад хутгалсныг саналаа. Тэгэхэд би цагаан бургас төссөн юм. Ард талд минь зугаацсан явагчдад зориулсан сандал болох хиймэл зохио байв. Би унахтан тэр хүйтэн чулуу гараараа дарж авсан билээ. Харин одоо цагаан бургас баруун талд, хад чулуу ард талд минь байв. Би тэр үед унсан шигэн газар очиод дараа нь босож нөхөн өргөдгөн ухаж гарлаа. Бас л юу ч олдоогүй. Хайрцаг алга байлаа. Алга байсан гинэ гэж хадагтад англар айснасам болж амьсган давхцаж шивгэнэхэд Вильбер өргөжлүүлэн намайг энэ орлогоор хязгаарлсан гэж бүү бодоорой. Үгүй шүү. Би бүхэл төглийг нэгтсэн. Өнөө алуурч хайрцгийг ухаж гаргаж аваад дотор нь алтан мөнгө байгаа байх гэж авч явснаа андуурсан болохоо мэдэж буцаагаад болчихсон байж магадгүй гэж бодсон юм. Гэхдээ тэгсэнгүй. Би юу ч олоогүй. Дагээс сүлд нь заавал ингэж болгоомжлох арга хэмжээ авахын хэрэггүй гэж үзээд зүгээр л нэг газар аяжчихсан байж магадгүй гэдэг санаа надад төрсөн. Ингээд эрий гэж бодлоо. Ингэж ирэхэд гэгээ орохыг хүлээх хэрэгтэй байв. Тэгээд би тасалгаандаа буцаж очиод хүлээв гэж ярьлаа. Бурхан минь. Дөнгөжл гэгээ ормогц. Дахиад л цэцэрлэр орсон. Юуны өмнө төглийг дахин эргэн тойрон сайн харсан юм. Шөнийн харангуйд ажиглагдаагүй ямар нэгэн улмөр майж магадгүй гэж горьжсэн юм л да. Би дахиад л 20 гаруй алхам газрыг алхам хяраатай гүн ухлаа. Хөлсний ажилчин ч гэсэн миний нэг цагийн дотор хийсний чиний тийм ажлыг бүтэн өдөрч гисэн хийж чадахгүй байх. Гэхдээ би юу ч олоогүй. Тэгээд би хайрцгийг ямар нэгэн газар хаячихсан байж магадгүй гэд ирж гарлаа. Тэр хүн хаалга руу явсан замын хажуугаар хаячихсан байж болох байсан юм л да. Гэхдээ энэ орлого маань талаар болж зөрхмэн шимшрэн горьдлох тасар нь төгөлдөн буцаж ирсэн билээ. Галзуурч болмоор байж тээ гэж хадагтад англар дун алдахад Вильбер галзуурах байх гэж нэг үе горьдсон боловч тийм ад завшаан тохиолдсонгүй. Бэ бүх хүчин хоримтлуулан эрүүл ухаанаа зарцуулж тэр хүн хүүр авч явдгийн учир юу вүлээ гэж эргэцүүлэн бодлоо. Гартаа баримт нотлоготой байх гэж бодсон байх гэж та хэлсэн шүү дээ. Гэж хадагтад англар өөдөөс нь хэлв. Үгүй дээ хадагтай минь ийм юм байх ёсгүй. Хүүрийг бүтэн жилээр хадгалж болохгүй тул зүгээр л засаг захиргааны газар аваач үзүүлэхэд мэдгдлээ гаргаж өгөх байсан. Тэгтэл тийм явдал болоогүй юм. Тэгвэл яасан байж таарах вэ? Гэж Ирмина чичрэн асуулаа. Тэгвэл бидэнд илүү аюун шигтэй, илүү аюултай, илүү их гайтай явдал болно доо. Хүүхэд лав амьд байгаад алуурч түүнийг аварсан байх. Ингэж хэлэхэд хадагтай англар орилоод Вильберийн гараас шүүрэн авлаа. Миний хүүхэд амьд байсан гэж юу? Та миний хүүхдийг амьдаар нь оршуулчихсан хэрэг үү? Та түүнийг өгсөн гэж бүрэн итгээгүй байсан хэрнээ амьдаар нь оршуулчихсан юм гэж юу? Гэж хэлээд Вангийн прокурорын өмнө нуруугаа ихтлэн зогсож бараг занл хийлсэн байдлаар дөөний гарыг бяцхан гараараа чан гатгаж байлаа. Би яаж мэдэх вэ? Би зөвхөн тэгж л тааварлаж байгаа юм. Гэж Вильбер хариу өгүүлэхэд түүнийг гөлөрсөн хардсан энэ зоригтой хүн ганихарч ухаан тавихын даваан дээр байгааг элтгэн. Миний хөөрхий хүүхэд минь гэж хадагтаа дахин дуу холдоод сандал дээр сууж зөрхрөн уйлах чимээг намтгах гэж альчуураараа аман дарлаа. Вильбер ухаан орж их хүний хорсол зонлыг өөрөөсөө зайлуулахад өөр тохиолдсон аимшигыг дүнд итгүүлэн ойлгуулах нь чухал гэж үзлээ. Хэрвээ тийм бол бид өнгөрлөө гэдгийг та ойлгож байгаа биз дээ. Гэж хэлээд Вильбер дууга намсахын тулд хадагтаар ойртон очиж тэр хүүхэд амьд бөгөөд энэ тухай хэн нэгэн хүн мэдж бидний нууцыг эзэмдэж байна. Хүүхэд тэнд байгаагүй. Тийм байтал хүүхдийн хүрийг ухаж олсон мэтэр ярьж байгаа болохоор тэр нууцыг Монте Кристол мэдж байна. Гэвэм. Үнэн ч шудраг бурхан минь. Энэ бол таны өшөө хорсол мөн гэж хадагтаа англар шивгэнлээ. Вильбер үүнийх нь хариуд нэг жигтэйхэн дөнгөрийн дугарлаа. Харин хүүхэд хаа байна гэж ихэн шалгаалаа. Бэ хичнээн их эрсэн гэж санана.
гэж хэлээд Вильбер халаг хоолой болон нойр үл хөрөх шөнийн уртад би түүнийг яахан дуудаж байсан гэж санана. Би ван шиг хөрөнгөтэй болж хүн бүхний нууцыг худалдан авч түүний дундаас өөрийнхөө нууцыг олж авахсан гэж хичнээн их хүсэж байв. Би 100 удаа хурц барьж газар ухтан тэр Корсик хүн хүүхдийг яагаа бол гэж өөрөөсөн асууж байсан. Оргод зүхтаж явсан хүнд хүүхэд гэдэг тэр болон шүд. Хүүхдийг амьд угааг нь мэдээд гол руу хаячихсан байж магадгүй юмаа гэж бодсон. Тийм байж болохгүй гэж хадагтай Данглер дуурайд өшөө хорслоос болж хүнийг алж болно. Харин хүүхдийг хайхралгүй усанд хаяж болохгүй гэж хэлэхэд Вильбер үргэлжлүүлэн түүнийг асрамжийн газар аваач өгсөн байж магадгүй гэж хэлв. Тийм ээ, тийм. Хүүхэд тэнд байж таарна. Тэгээд би асрамжийн газар руу гүйн очиж яг тэр шөнө буюу 9 дугаар сарын 20-нд хаалганыхан дэргэд хүүхэд авчир тавьсан байсныг сургалж мэдсэн. Хүүхдийг зөөлөн давуунд ороосон байсан бөгөөд давууг түшээгүн хэрэгмийн сүлд болон энэ үсгийн талыг үлдээж зориуд хагасын урж авсан байна лээ. Тийм байх ёсгүй гэж хадагтай Данглер дуулдан хэлээд миний бүх цагаан давуу хэрэглэл тийм тэмдэгтэй байсан. Миний нэрний ихний үсгийн дэн наргон түшээгүн байсан. Бурхан минь, хүүхд минь үхээгүй байж гэв. Үгүй. Үхээгүй. Та үүнийг надад хэлж байдаг. Та намайг баярлаад өгчихвээ гэж айхгүй байна уу? Тэр одоо хаана байна? Миний хүү хаана байна? Вильбер мөрөө хавчлаа. Би мэднэ гэж юу? Хэрвээ би мэдж байсан бол таны шийж үжиг арман зохиолд гардаг шиг ингэж удаан зовоох байсан юм гэж үү? Хаалга минь, би огт мэдэхгүй. Намайг очихоос 6 сарын өмнө нэг хүүхэн авахаар өнөөх давууны хагасыг авчирч тэр эмэгтэй хуулиар шаардагдах бүх баримтыг авчирсан болохоор түүнд хүүхдийг өгөөд явуулсан байна. Та тэр бүсгүй хэн байсныг мэдэж ирж олох ёстой байсан юм. Та намайг юу хийсэн гэж бодож байна? Шүүхийн мөрдлөг гэдэг нэрийн дор хамгийн шалмаг эрүүлж хамгийн хашир цагдаагийн төлөөлөгч нарыг эмэгтэй мөрөөр явуулсан. Түүнийг шалан хүртлэн мөшгөөд тэнд мөрийг алджээ. Алдахыг тийм ээ. Үрд. Хадагтай Данглер Вильберийн яриаг сонсож суухдаа заримдаа санаа алдаж, заримдаа нулимсан тусааж, заримдаа дуу алдан байв. Тэгээд л энэ үү? Та үүгээр хязгаарлаж орхив уу? гэж хүүхэн асуухад Вильбер үгүй. Би эрд сургалж, медиа материал цуглуулахын хизээч болоогүй юм. Үннээ хэлэхэд сүүлийн 2-3 жил би өөртөө амсхийг завцаа өгсөлдөө. Харин одоо би хизээнийхээсэн илүү шаргуу ирнэ. Та дуулж бай. Би заавал амжилт олно. Яагаад гэвэл одоо намайг энэ ажил зөвхөн дотоод сэтгэл төдийгүй бас айх явдал түлхэж байна. Гэв. Монт Кристо юу ч мэдэхгүй байх гэж би бодож байна. Хэмээн хадагтай Данглер зөрж хэлээд тиймгүй бол бидэнтэй тэгж ойртох гээд байхгүй байсан байлгүй. Гэв. Хүмүүсийн хорон сэтгэлд хэмжээ хязгаар байхгүй. Тэр бол бурхны инрэл хараас ч илүү хэмжээ хязгааргүй байдаг юм. Та тэр хүнийг бидэнтэй ярилцж байхад нүдийг анзаарч харав уу? гэж Вильбер асуулаа. Үгүй шүү. Харин та тэр өнгөд анхааралтай харж байсан удаа би юу? Байлгүй яах вэ? Тэр их хачин хүн. Тэгээд л гүйцээ. Харин би нэгэн зүйлийг ажигласан шүү. Тийм сайхан хоолоор биднийг зочлож байхдаа юунд нь ч гар хүрээгүй шүү. Тийм ээ, тийм. Би бас ажигласан. Би тэр үед одоогийн мэдж байгаа зүйлийг мэдсэн байсансан бол биднийг хорлох гэж байна гэж бодоод бас л юунд нь ч гар хүрэхгүй байсан юм. гэж Вильбер хэлв. Тэгсэн бол ташаарах байж. Тийм байгаа үстэй. Тийм ч тийм. Энэ хүнд өөр төлөвлөгөө байх шиг байна. Чухам энэ учраас тантай уулзаж ярилцсан юм бүхнээс ялангуяа тэр хүнээс болгоомжилж байхыг захих гэсэн юм. гэж хэлээд Вильбер хадагтайг улам ширтэн харж та бидний холбооны тухай хинч хэлээгүй биз? гэж асуулаа. Хизээч хинд ч хэлээгүй. Шалгааж байгааг мань уучлаарай. гэд Вильбер зөөлхнөр үргэлжлүүлэн би хинд ч үгүй биз гэж байгаа маань энэ ертөнцийн хинд ч хэлээгүй биз гэж асууж байгаа хэрэг юм шүү. Та ойлгож байгаа биз? гэхэд хадагтай нь царай улааж тийм ээ би сайн ойлгож байна. Хизээж хэлээгүй гэдгээ танд танхиргалаа гэж хариулв. Өдрийнхөө хийсэн юмыг үдшин тэмдэглэдэг заншил байхгүй биз? Та өдрийн тэмдэглэл хөтэлдэг үү? Үгүй.
Миний амьдрал үмэн шугаан донд өнгөрдөг. Би юу усныг өрөөж мартчихдаг юм. Та шүн зүудэлж ярьдаг уу? Би хүүхэд шиг л бүх унддаг. Та мартчихлаа гэж юу? Гээд хадагтай царай явуулж Вильберийн царай үхэрийн мэдзэв хэрлээ. Нэрээ тэмдэ гэж Вильбер дөнгөж дуулах төдий дугарлаа. Тэгэд цааш нь гэж хадагтай асуухад Вильбер цааш нь би юу хийвэл зохихыг мэдлээ. Монт Кристо гэж чухам хэн болох? Хаанаас ирсэн? Хаашаа явж байгаа ба? Цэцэрлэг дотроос нь хүүхэд олдсон тухай тэр ямар санаатай бидэнд ярьсан учрыг 1-7 хоноггүй мэдэх болно гэж хэлв. Хэрвээ гүн энэвгийг дуулсансан бол цочин давхихээр тийм өнгөөр Вильбер үүнийг хэлв. Дараа нь хадагтай доромчхон өгсөн гарыг атгаад түүнийг ихэд хүндтгсэн маягтай үүд хүртэл гаргаж өглөө. Хадагтай данглар өөр тэр хөлсөн аваад гүүр хурч цааталд нь түүний хүлэнгэн үүргэлэн байгаа хөтөж сүйхтрийг хоёрон олж авлаа.